Тоглоомын цавьяасан тэгэхээр энэ бол зуслан туур. Мэнчин хэмчин хэнгүй ботогч хотос. Бүхэн хамгийн ихэнд гэрээ танилцуулаа. Зя тэгэхээр та нар хамгийн ихний танилцуулах зүйл бол манай гэрийн хойморт байрлах медалууд. Бас бурхны гоо автар. Бас зурагт. Зя тэгэхээр энэ бол та бүхний жилийн өмнө харж байсан медалнууд байна тийм. Мордын уралдаанд явж авсан медалнууд байгаа. Тэгээд өмнө жилийн медалнууд дээр нэмэгдэж орж ирсэн, шинээр ирсэн медалнууд болохоор энэ медалнууд байна. Тэ. Амар гоёстой. Гайхалтай. Гайхалтай ингээд шинээр медалнууд болон хуучны медалнууд. За дараагийн зүйл бол мэдээж бурхны гоо байгаа. За ингээд бурхны гоо дотор ингээд иймэрхүү юмнууд байна. За ингээд энэ бол эсхийг гэр дотор ингээд дөрвөн шиг байгаа. За энэ болохоор дөрвөн бэрх буусан харагдаж байна. За энд хүртэнэ. За дараачих нь болохоор туслан дээр ирсэн учраас манай жижигхэн зурагтай авчирсан байгаа. Жижигхэн зурагт нөгөө том зурагтай болоод жижигхэн зурагт. За энд манай дижиш байна. За ингээд мэдээж доор нь хоёр авдар байгаа. За авдарны хажууд болохоор дөнгөж бүрсэн тараг байна. Бүрсэн ч явахад яг бүрээж дуусаад баахан идцэн л тараг байна. За энэ болохоор юу вэ? Ийм ууттай юу гэдэм бэ гэсэн чи ойдлын машин. Гайхалтай. Танай гэрт ойдлын машин байдгүй. Манайд байдаг. Яна бүтээхгүй бол энэ ээж дараа нь халуулна. За дараа нь болохоор мэдээж зурагт болон гэрэл асаах зорилттой аккумуляторыг энүүгээр холбож залгуур малгуураар цэнгэлдэг байгаа. Ягаад нарны гэрэл нөөсөн. За аккумуляторын хажууд болохоор манай эмэйл байна. Дөрөмрөө. За энд хазаар байна. За хазаарны хажууд бас энд ингээ хадаг мадагтай юм. Янзын сайхан номер байна. За энд бол бүр хусуур байна тий. За энэ болохоор энэ харж гинөө. 5 хушуу малын төлөв. Лийн зурагтай юм гоё жааз гэх юм зураг байна. Дараагийн зүйл бол миний шүүгэн дээрх тоглоомод. За та бүхэн танилцуулах дараагийн зүйлс бол мэдээж миний шүүгэн дээрх тоглоомнууд болон фигурнууд байгаа. За энд ингээд Monkey D. Luffy-гийн 5 дугаар арааны фигур энэ дээр ингээд утас нуцаа тавьж тогтоож болдог. За энэ нь болохоор Pingu байна. Нууд гэх ярьдаг байсан. За энд болохоор бүр манай оддын дайны Mandalorian Grogu-гийн бяцхан Grogu байна. Харж байна уу? Бяцхан Yoda багшийн юм сүмдэр байгаа. За энэ болохоор алдарт Logan дайчин Po буюу Kung Fu Panda. За энэ нь Jujutsu Kaisen-ийн хөөрхөн дондгондог тоглоом байна. За энд бол мэдээж алдарт тоглоомын түүхийн Moody болон бааз нар байна. За хажууд нь McQueen болон Mater байна. За энд болохоор манай Back to the Future-ийн Biff Tannen ундаг машин харагдаж байна бууцтай. За энэ болохоор мэдээж манай цаг хугацаагаар аялуулагч шилжүүлэгч конденсатор байгаа. За талд нь бас л One Piece-ийн фигур манай доороо 2 дугаар анги дээр баригдсан байж хаад байдаг фигур байна. За наан нь болохоор энэ Five Nights at Freddy-гийн Freddy Fazbear байна. За энд болохоор Super Mario мөөгдөг. За энэ хайцанд нь юу байгаа вэ гэхээр манай миний ерөн багасаа уншиж өссөн юм гоё дөрсүү жаалын өдрийн тэмдэглэлгэнд ийм 5 бот ном байна. За нэг иймэрхүү байна. Энд нэг гоё юм байна. Энэ Minecraft-ийн torch ингээд харангуй асч гэрэл гигээ. Гэтийн тоглоомнууд энэ хоёр хөдөлгөхгүй л үүдээ тий. Гайг баха. Хөдөлгөхгүй хөө. Хэдүүл энэ жоохон медаль харж. Хөдлөг үнэ. Байж да. Гар нь дээгүр байлуу. За мэдгүй байжээ. За юу чараагүй байна. Юу вэ? Дүнгэсээ сууж исэн та энэ босгоод байна уу? Яах гэдэг энэ зүүн хоёроор намайг байхгүй хооронд л явах гаалах шиг байна да. За дахиад өөр тийш харж хийдүүлээ. Босоо зогссон байна. Энэ жинхнээс амьд байна уу юм хоёр? Та хоёр яах гэдэг юм? Яах гэдэг та хоёр? Нүдий салгаж болохгүй хоёр гараагүй юу? Дараачих нь манай Ор. Бас дээр нь унтж байгаа энэ моор. За тэгэхээр энэ орон дээр бол мэдээж өмнө жил унтж байсан. Өнөөх муу чинь дахиад унтж байна. Ой, чи манай үзэгчтэй нэг юм ярьчаач бай. Энэ ямар шинж юм уу? Гөлөг байна одоо. Ага наач гөлөг биш муу штэ. За тэгэхээр гэрийн гадаа бол ингээд цагаан идэ. Ингээд хатааж байгаа харагдаж байна. Тэр цаана нь болохоор манай Porter байна. Porter-ийн дээр цагдаагийн гэрэл шиг гэрэл байгаа. Энэ нь юу вэ гэх юм бэ? Чам нохоноос шөнөөрөө хамгаалдаг энэ гэрэл асааж идэх. За тэнд болохоор манай хоньны хашаа байна. Одоохондоо бол хоньны хашаанд хонь байхгүй байгаа. Ягаад гэвэл бэлчээр дээр байгаа. Тэгээд та нарт одоо харуулна. Бас энд ингээд адууны хашаа цааталт нь морины үе харагдаж байна. Тэгээд одоохоор тэгээд сунгаа монганд явцсан ихэнх морд адуун эзэг байна. Бас туглан ч бас эзэг байгаа. Туглан үс идэхэд явсан. За нэг иймэрхүү. За тэгэхээр бид бүхэн манай хоньны бэлчээр дээр ирсэн байна. Тэгэхээр миний ард бол манай хоньнууд цаахан өвсөө идэд байж байгааг та бүхэн яг одоо харж байна. За тэгэхээр халуун наранд хорсон хоньнууд маань нэг иймэрхүү харагддаг байгаа. Энэ тэнд бөөнөөрөө очиж гихтээд ингээд амарж байгаа харагдаж байна. Гэхдээ амрангаа бас идэн л дээ эднэр маань. Тэгээ би ч гэсэн энэ хоньоо харангаа хажуугаар нь мэдээж ангаж цангах учраас гэрээсээ авчирсан хар цайгаа мэдээж уун. Тэгээ яг хар цайгаа юунд хийж авч явдаг вэ гэхээр одоо та нарт харуулъя түрүүн би харуулаагүй лээ. Энэ хараа. Тоглоомын түүхийн Sheriff Woody юм усны сав байгаа.
Таг нь ингээл нэгдэнгүүт бас энтэй сурвал морултай бас хөөрхөн. За тэгэл байгалийн сайханд малын сайнтай ингээл байж ин да. Сая нартай байж байгаа ингээ үүл гараад сэмжин үүлнүүд гараад энэ хараа. Манай жарлан цом ч бас тариалангийн нутаг учраас энэ тэнд ингээ пойлнууд харагдноо. Тэгээ бас пойл руу малаа оруулж болохгүй амар сайн хариулахгүй болохгүй. Тэгэл хажууд нь байнгын дагаа юу шүү дээ. Гэтэ энэ намаар их ногоо урах баха. Борооч гоё орж байна, нарч сайн гарч байна. Тэгээ намайг яах вэ? Ихэнх хүмүүс нөгөө нэг амар төмс мөмс хөлдөө өмөлдөө гэж амар яриад байдаг. Тэгээд яат ч би угаасаа Төв аймгийн Жаргалантайх. Манай сум чинь төмс их тарьдаг болохоор би өөрөө энэ төмс гэж боддгоо. За би яг төмс юм ярьчлаа тий. За энэ удаагийн цуслан тууртай хамт байсан нийт үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээ дараагийн ангиар уулзлаа. Дүр зур баяртай.